Мам. Тэр White Tara буюу vegetarian vegan restaurant юуны Olympic Residence-ийн 3 давхар байрладаг. Ийм газар шинэ ирчтэй байна. Тухайн газар маань ерөнхийдөө нэгдээд бас удаагүй маш гоё тансаг, гоё хоолтой гэж сонсоод та бүхний тэгээд энэ газар ирчтэй байна. За тэгээд хэдүүлээ орж гоё амттай хоолыг амталж үзцгээе. Дотгошоо орцгоё. Тамтиш тахаа. Дард төлөв. Дард. За энэ газарт нь юу гэсэн нэлээд олон хүмүүс орооч тэгээд аягүй гоё ресторан байлаа гэж бид бас хэлжсэн. Тэгээд оноос өмнө юм гэдэг бичлэг хийж бодсон чинь он гараад те нэлээд голон сүүл бичлэг хийснээс хойш нэлээд хурдан бичлэг хийсэнгөө. Тэгээд буцаж ирэхдээ бүр супер газар орж ирэх гэж бодлоо. Тэгээд Сайн байцгаана МАНАЙХААН. За бид үтсэн White Tara ресторанд хүрэлцэн ирээд сууж байна хоолоо захиалаад. Тэгээд тухайн Vegan Tara ресторан болохоор өөрөө vegetarian ба vegan ресторан. Тий. Өмнө нь бас та бүхний сайн мэддэг байсан Гандан зоо гэдэг ресторан маань өнөөдөр энэ White Tara болоод нэгдсэн байгаа юм байна шүү. Энд тэгээ маш ойрхон хотын төвд тийм ээ. Тий. Хүмүүс одоо бараг сая юу явах болохоор яг л байшаа гэдэг чинь нөгөө Шангрилагаас зүүн талд гэхэд бараг Olympic Residence-ийн яг хажууд 3 давхарт. Эрдөө юм. За ийм гоё олон хоолой таны хүлээж байна. За одоо юу ч хитрхи реклам авчихсан. Хитрхи реклам авчихсан. За окей. За одоо юу гэсэн reaction авчихсан хоолой эхлэе. Цайнаас эхлэе. За энэ болохоор за би хэлье. За та хэл. Цайн болохоор ерөнхийдөө юу гэсэн анстай тэгээд нөгөө гангтай. Тэгээд ерөнхийдөө ганг тэгээд нөгөө 5 star гэдэг нөгөө бидүүсийг хэлж сурсан. Даалын хаажууг байдаг шүү дээ. Даалын хаажуутай байдаг болохоор одоо энэ өвлийн цагт бидүүсийг одоо нөгөө жиггэн дархлаад дэмжих юм шүү дээ. За хоолой. За тулгах юм чи. За тулгах. За окей хоолой. Юу ч нэг хоолныхоо нэг очи тий. Вау. Хаажуутай лөө. Баажуу байлуу та. За окей. Гүцээ хоол идэхийг өмнө үзсэн сайхан орж. Вау. Одоо хоол. Хоол. За тэгээд дахиад яриг сангасан байна. Сан сайхан үтэй. За тэгээд хэдэн ч юу унжсан бэ те? Реакшныг унжсан. Тэгээд хамгийн сүүлд тэр нөгөө юуны л юу эхлэх шиг боллоо нөгөө. Юуны хөдөө явсан vegan аялал явуулсан баг. Тэндээс нэг гоё явсан. Одоо сүүлд бүтээгийн part 2 аялалд нь орсон байгаа. Одоо энэ дараагийнх нь оны шинэ гэдэг влог хийж байгаа болохоор энэ жилдээ тэр чигтээ юм гоё влог өгөх хаа. Энэ одоо юу эхлүүлч вэ? За би л юутсан юу эхлүүлсэн. Энэ болохоор нөгөө юу Asian маягийн гахай нөгөө хийж болохгүй зүйл. Гахай нөгөө юм нагаа дүүд гэдэг гахай дүүд гэдэг. Тэгээд тухайн холбооны Asian маягийн гахай маха болохоор айгүйх тийм дүүд. Угаасаа би ч өөрөө нэг Аз маягийн хоолнд айгүйх дуртай болохоор даах юу аа? Мантуудаагаа хоолоод ид. Yeah. See? Вау. Амт нь ямар гоё юм бэ? Мам. Умэрэг. Нүгэ. Азам. Амт гинэ. Амт. Азам бүрэг. Амт. Амт шүү. Би яг энэ хоолойг бол би Монголд олж үзэж байгаа. Яг хэвтээд ол идчихсэн. Тэрнээс яг энэ Аз маягаар амтсан бол тийш идэж байгаа. Ямар гоё амттай бэ? За энэ яг та энэ бол ярих юм байхгүй мэн. Тэгээ гал. Өмнө ингээд яажсэн
Casual маягийн хэвээр ийм гоё fancy газар орж. Fancy туслах хэрэгтэй. Гэтэ орчин бол үнэхээр нэг nice. Тэгээд нөгөө тэр чинь өмнөхөд нь Үнэхээр нэг шлэг шүү дээ. Бидээс энэ төсөлд очсон газраас үнэхээр fancy байж чадсан. Тэгээд нөгөөд хотын төв байршлаатай болохоор хосууд vegan хосууд эсвэл vegan охин найх чагаа л энэ газар ирээд найр. Таалах хэрэггүй. Ирээ заатагаа гэдэг. Эдний орчин бас их гоё. Янзы. Маш гоё орчин, маш тогтог. Маш гоё зохион байгуул дизайныг ингэж гаргаж өгсөн байна. Цаанаасаа л нэг юм ингээл суугаал ингээл чимарч тийм хоолны амт тэгээд орчинтойгоо маш гоё зогчиж уусч өгсөн байна. Энэ бол над үнэхээр их гоё таалагдчихэв. За дараагийн бол тэгээ. За энэ нь болохоор дараагийн бол Япон нөгөө Nagidon. Япон маягийн. Тэгээд хажуудлагын юм болохоор special юуны тухайн ресторан маань special нөгөө юу амтаар хийсэн нөгөө vegan өндөг шүү дээ. За энэ хаалта шууд цагаан алтнууд өндөг иддэггүй гэсэн иддэггүй. Гэхдээ vegan өндөг бол иддэг. Вау. Тухайн хажуудлын нөгөө өнөөгийн доон нөгөө загсын ангахаа шошор хийсэн гэсэн. Ангахаа шошор хийсэн тийм ээ. За та амс. За амс. Окей. Вау. Тэ хамгийн гол нийл амсах гэж л юм. Өндөг. Vegan өндөг идэх гэж ирлээ шүү дээ. One minute later. Вау. Энд ч ямар эвгүй юм бэ тэгээ. Нөгөө нэрээ нөгөө юу яагаад байгаа юм нөгөө өндөг идээд байгаа юм шиг яг асуудал үүж. Гэхдээ нөгөө энэ хаалтаа яг бүр хоймог тэр нөгөө чи юу гэдэг өндөр чинь хийсэн юм чинь зүгэл дүүлээ. Омлет. Яг омлет чиг болсон байгаас тэгээ. За окей, юутсан би юу яагаа. Тага. Вау. Азмагийн хоол гэдэг утгаар будаатай, white budаатай. За тулгын хайлаа. Загсны мах. Загсны дүүд. Загсны дүүд. Загсны дүүд. Вау. Нэгтэй нөгөө юутай доор одоо хүмүүсээс надаас аюу асуулт өгсөн байхгүй. Загсны мах гэдэг яа загсны мах амт оруулд юм бэ гэсэн. Доор нь нөгөө юм далаан байцаа орсон болохоор ерөөхдөө тухайн тэр нөгөө шабуурцгаар хийсэн нөгөө анхаарал шорсон хийсэн юмнуудаа яг нэг юм далаан юм бүтээгдэхүүн идэж байгаа шиг яг загсны амт оруулд. Доор нь далаан байцаа ороход юм байлаа. Таадсан сүулт нь бас тэгээ сурах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл юу гэдэг чинь аюу олон төрлийн нөгөө загсны тийм vegan хоолуудыг энэ тийм тэнцвэр шиг ерөөхдөө нөгөө юм доор нь далаан байцаа хийж л юм далаан амт оруулд. Тэгс өмнө бол загсны мах бол идчихсэн. Загсны амт гэдэг зүйлийг бол мэдж байгаа. Тэгээд харьцуулж үзэж байгаа. Харьцуулахад бол ялгаал яг л загс юм. Би бол магт яг өмнө хэлдэг. Би ч одоо яг 14 жил болж байгаа шүү дээ. Тэгэхэд бол яг загсны амт ямар яг ийм л байхгүй юм. Ийм л баг. Ийм л баг. Тий. За энэ маш их уурагдлаг харагдаж байна. За би тань энэ хоолыг тайлбарлаад өгье. За. Энэ болохоор Мексик маягийн quesadilla. Нөгөө дотроо маш олон төрлийн шош. Тэгээд нарийн ногоо орсон. Тэгээд нэг спешиал зүйл нь болохоор нөгөө vegan юутай, cheeseтэй. Яа. Vegan cheese нь болохоор өөрөө та бараг мэдж яах нөгөө айгүйх олон төрлийн самар. Тэгээд айгүйх нарийн ширээ айгүйх ордог коконтны сүү те. Соостоо гоё юм би тэгвэл амарсан. Вау. Нөгөө vegan cheese бол яг нөгөө Оо энэ бүр cheese гэдэг хэсэр бодож байна. Энэ vegan зөндөө болж байна. Энэ бүр аманд ороод хайлж байна заяа. Одоо юуг нь яагаад үзүүлээ? Тодорхой нэг үзүүлээ. Хүмүүс бас юутай юм байна. Вау. Си? Окей. Яа. Тэгээ энэ соус эднийх нь бяцлагаа өөртөө идэг гэж байна. Өөртөө идэг гэсэн. Vegan бяцлаг өөртөө идэг гэж шүү. Манайхаа. Тэгээд vegan cheese зөв өөрөө айгүй нарийн ширээ айгүй ордог байхгүй. Тийм учраас одоо нөгөө костны хувьд айгүй
Тэгээд тэгдээд амар гайхалтай. Маш хэрэгтэй зүйл аяг орсон. Үнэхээр гамтаа. Нөгөө яг эрэгтэй хүмүүс аяг тохирсон олон л амар гоё. Уур ихтэй. Уур ихтэй. Хурдан уйг. Яг уйг. Хэзээ заддаг хүмүүс тэгээд бид биш эмэгтэй шиг өө за баярлаа гэх юм байна шүү дээ. Тэгээд задахаар нөгөө оюутан зангаас халдсан ч оюутан зан надаас халдсан гэдэг шиг. Магна. Найз минь үсэшигээ явчлаа гэж юу? Чао. Би чамд тэр хийнэ ангийн оюутнуудын хоолыг битгий хулгаалаа гэж хэлээ мэт. Тэд нар чинь хоолндоо янз бүрийн бодис нэмждэг юм штэ Магна. Чи найз минь. Би чинь амьдралынхаа хүсэл зорилгод хүрэхгүйгээр явчлаа гэж юу? Чиний дуулыг хүсэл чинь пицца идэх байсан штэ найз минь. Пицца. За энэ бол white дараагийн нэрийн салаад байна. Дотор нь авокадо, тэгээд хүрэн манжин, хар чавга, тэгээд ерөөдөө vegan mayonnaise. Хөдөө яваад нэг шиг, хоёр шиг авокадо ичтэй. Хаг цат. Зүгээр нэгийг идэл нэг ингээд амар гоё үеиг хөлд ачдаг. Тийм гоё тижээлэг жимс. Ногоо тий. Амтууд нь аюу гой хоолой зогсож байна. Зогсож чинь тий хүрэн манжин авокадотойгоо зогсоо. Майонез нас аймаг гоё авсан. Хүмүүс бас vegan майонез гэхээр ойлгохгүй ч магадгүй. Майонез бол ерөнхийдөө нөгөө өндөг урамлын тусаар хийдэг. Тий. Энэ тухайн майонез болохоор одоо vegan майонез нь одоо эдмитгүй тийх яах юм аа гэдэг. Vegan майонез ерөнхийдөө шар бурсны сүв тэгээд тос тэгээд төбөний юугаар нөгөө зөөл хийдэг гэдэг л. Тий. Салаатанд бас авокадо амт өртөг. Тийм байна. Би бүр ингээд энэ тэнд явж байгаахгүй салаатнаас нь авокадо нэг өртгөж иддэг. Вау. Cool. That's it. Жон мукбанг маягаар үзүүлчих тий. Бүтнээр ингээд амлуугаа чихэж үзээ тий. Ачаа гэрэг очоод. Сойж. One minute later. Өнөөдрийн цаг. Энэ бол тухайн манай Ватар рестораны хамгийн спешиал зүйл болох нөгөө vegan одоо юу гэж хэлмээр юм бэ? Vegan дохш. Шашны шууд хэлчих муухай хэлчих. Эдний дохш. Vegan дүүд дохш заяа. Тэгээд тухайн эдний дохш нь өөрөө made from нөгөө walnut нөгөө хошиг самар тэгээд сэв зарамтай. Тэгээд дээрэс нь өхөл үрийн гурлаар хийсэн. Олон үрээр хийсэн. Vegan талах. Vegan талах байна. Үнэхээр гоё. Би тэгээд нөгөө савлаад ингээд заарт юм байна. Юм бол баян үнэтэй байгаад бол муудан сурчдаг. Тэгээд над нэгний ногш гэдэг чинь дандаа нэг юм буруу юм дээр санагдаад байна байхгүй. Зүгээр яах вэ? Хүмүүсийн хэлэлгээд орж ирэхдээ тэгээ тийм нэрээр аваад ирцэн. Яг тэгээ хадгалагдсан болохоор бид нэр ингээд өөрөө ирэхгүй ингээд цаанаасаа төсөөлөхөөр тэр нэрийг хэлсэн ногш гэдэг юм байт юм би. Яг тэр шиг юм. Араас нь цай бол үнэхээр гоё юм. Аюурын араас явсаа. Бүтнээрээс нэг one bite те. One bite те. А тэр. A few moments later. Тэгээд эцсийн юугаараа юу яа те нөгөө reaction хэлээ те аль хоолнд хин хамгийн таалагдсан байв. За тэг. За надад бол хамгийн их таалагдсан бол Мексик маягийн quesadilla. Яа. За тань юу? Хадагаас тодорхой асуулаа. Нөгөө анхнаасаа тэр нөгөө
Аз маягийн хайн дүүдэс. Тавчурхтай. Тэр нь болохоор яг би өөрөө Аз маягийн хоол маяг дуртай болохоор тэр маяг түн өмнө хэлсэн шиг тийм ээж маягаар хэдий Монгол ижсэн гэсэн юм Аз маягаар хийж байгаа юм байлээ. Тэр нь аягүй хамгийн таалагдлаа юм бол. Амтан зэрэг энэ Аз. Wow. 1 minute later. Гурил ороогүй. Эдний Гурил ороогүй. кек нөгөө браунинаас гор гурилдгоо. Тэгээд шишэр хийсэн. Бас ихэд бас аягүй тийм шоколадтай брауни. Идэхэд бас аягүй гоё амттай. Нөгөө гурилдгоо гэдэг утгаар амар мэдгэж байгаа байхгүй юм. Тийм гоё амт. Тоглоом нэг жоохон нэг юм аргууч юм шиг тийм ээ. Энэ болохоор нэг тийм аргуу биш. Тийм байна. Шишэр гэдэгсэн утгаар амар гоё амттай. Шоколаднаас аягүй гоё амт гэсэн юм. Монголд веган хоолны газрууд их олон байдаг. Тэгээд тэр дундаа энэ white tara бол одоо бусдаас юугаар ялгардیں۔ Тийм ээ. Бас одоо vegetarian, vegan гэдэг хоёрыг бас ингээд хослуулж ялангуяа vegan гэдгээ бас илүү түлхүүгээр ингэж одоо хоолныхоо жорыг боловсруулж гаргадаг юм байна шүү дээ танах. Энэ талаараа бидэнд яриач өгөөч. Юу н манай судалгаагаар бол нэг одоо энэ цагаан ногоо хоолтонгуудын эзлэх хуваараа бол энэ веган хүмүүс бол ер нь нэлээд хувийг эзэлж байгаа учраас манай хоолны тэсэнд бол ер нь 90% нь бол веган хоол бол эзэлдэг. Тэгэхээр хүмүүс бол одоо бол маш их эрүүл мэндэ боддог болж энэ олон янзын одоо нийгмийн стресс одоо тийм янз бүрийн стрессүүд маш их байгаа шүү дээ. Тийм болохоор хүмүүс одоо яаж энэ стрессээс гарах уу гэдгийг эргэл хайгуулъя гэдэг. Ер нь ингээд бясалгал ер нь те эрүүл байх үндэслэл бол одоо бясалгал юм байна. Зөв хооллох бол одоо хүнд бол маш чухал гэдэг те. Одоо хүмүүс бол одоо маш ихээр одоо хэрэгжилж мэдэрч байгаа учраас энэ цаг үетэйгээ зохицоод одоо хоолныхаа нэр төрлийг ч гэсэн ингээд олон болгоод. Тэгээ ер нь хүмүүсийн нэг ойлголт байгаа тийм. Одоо эрүүл хоолт ч юм уу ямар нэгэн байдлаар байхад зүгээр эрүүл хоолт гэдэг нь зүгээр нэг жигнээ тавьсан ногоо ч юм уу. Тэр утгаараа бол ингээд маш эрүүл байна. Тэгээ ямар нэгэн ингээд амтлагч хийхээр тэр амтлагчтай хоол бол одоо хүний биеинд аягүй эрүүл мэнд нь муу гэсэн бас нэг сөрөг ойлголт яваад байдаг. Амтлагчууд ч өөрөө шүү дээ маш байгалийн гаргалтай жинхэнэ хербл амтуудыг тэр тоогоочийн уур чадвар бол одоо энэ цагаан хоол хийхэд бол одоо энэ ногоогоор хоол хийхэд тэр махыг орлогч чадхууц тэр амт гаргахад бол үнэхээр тэр тоогоочийн уур чадвар бол үнэхээр бүр онцгой ихээр шаарддаг тэр зүйл. Тийм хүмүүстэй бас өгсөн танд баярлалаа. За. Энэ бас гоё орчинтай одоо тэр гоё хоолойг Монголын одоо цагаан хоолтой бас цагаан хоолтыг хүсдэг бүх хүмүүстэй чад гэдэг юмс баярлалаа ажиллая. Тэгээд энэ Vitara гэдэг одоо нэрийг бас яагаад өгсөн гэхээр энэ цагаан дайр их бол хүний эрүүл мэндийг хариуцсан бурхан байдаг байхгүй. Тэгэхээр энд одоо хүмүүс орж ирээд эрүүл сайхан хүмүүс идээд гоё энд бол дандаа бурхны тарин аялгау явж яадаг. Тэгээ аялгау энэ дуу аваа гэдэг чинь хүнд эерэг гоё дуу аваа чи ер нь хүний аваа хэлбэлцэл гэдэг чинь хүнд мэдээ хүн нэг уурлаад орилоход ойр орчны хүмүүс айгүй эвгүй байдалд ордог үстэй. Одоо жишээл нэг хүн зүгээр очих утгагүй инээс нь ч бүр харж байгаа өөрөө ирэхгүй хүн дагаад инээдэг үстэй. Тэгэхээр энэ орчин атмосфер хүний ярьж байгаа одоо дуу хоолой өнгө одоо энэ гаргаж байгаа аваа гэдэг зүйл чинь хүнд өөрөө ирэхгүй нөлөөлж байгаа зүйл. Тэгэхээр нь одоо бурхны сайхан ингээд аялгаа энд явж гэн. Тийм байна. Тийм. Таар үчилдэг юм биш гоё нэг аваа сонсож чинь гоё амтгч чинь. Ер нь ингээд 5 метр хөтөн зориул. За бид бүхэнд ингээд сайхан хоол хийж өгсөн танд баярлалаа.
та бүхэнд хашийн ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлаа. Тэгээд одоо манай Монголын үг гэдэг штэ. Одоо тэгэл эрүүл байвал юу гэдэг лээ? Мянган жан